Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд 6 чиглэлд 36 нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилж байна. Ачаалал ихтэй Эрдэнэ, Их залуу, Уртын гол багуудын туслах замд нэмэлтээр нийтийн тээврийн үйлчилгээг туршилтаар явуулж эхлэх саналыг авто тээврийн төвөөс аймгийн удирдлагуудад танилцууллаа. За өмнө бол энэ засаг даргын захирамжаа бол энэ бол 2 чиглэл байсан. Ч1 Ч2 гэдэг шанд их залуу гэсэн 2 чиглэл байсан. Энийг бол бас нэгтгэхэд 1 чиглэл болгоод өгсөн байсан. Тухайн үед л яг хуу энэ 1 чиглэлд баг 6-8 автобус заавал явах ер нь бол гомд байдаг. Энэ дээр бол одоогийн байдлаар нэг 8-10 автобус явж байгаа. Энэ бол бас 2 чиглэл, томоохон 2 чиглэл болохоор хаанаач бас хүрэлцэхгүй байгаад байна. Тэгээд эдийн засгийн хувьд бол тухайн аж ахуй нэгжтэй бас нэлээд дарамт учирч байгаа шүү. Тийм болохоор цаашаа эцэгтэй юм хэл ам ч юм уу эсвэл ингээд бас нийтийн тээвэр үйлчлэг явах боломжгүй тал их залуу чиглэлийн асуудлыг бас төрийн оролцоотой бас нэг оруулаад явуулаад үтсэн бас зөв бахаа гэж үднээс одоо сая одоо энэ жил нэг шинээр 12 автобус бол бас 2.2 тэрбумаар батлагдсан байгаа. Энэний бас тодорхой хэмжээг нь бас тэр чиглэлүүд рүү бас явуулж иргэдтэй бас төргийн шуурган найдвартай соёл жуулан цэвэр цэмцгэрийн автобусаар үйлчлэх боломжийг нь бол хангахаар бол ажиллаж байна. Сая 28-аас эхлээд автовокзалын төмөр замын Баянзагаан банкны нутаг дэвсгэрт төмөр замын автовокзалын чиргэлт бол нийтийн тээвэр үйлчлэгийг сая нэвтрүүллээ. Энэ бол бас хүн урсгал бол бас дүндээ бас гайгүй байгаад байна. Энд бол нийт нэг автобус бол одоо ягийн байдлаар явуулагдсан. Цаашдаа хүн урсгал нэмэгдэх юм бол 2 болохоор бол одоогийн байдлаар төлөвлөлөд ажиллаж байна. Мөн Орхон аймаг нийтийн тээврийн шинэ 12 автобус үйлчилгээнд гаргах юм. Ингэхдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулна гэлээ. Мөн эх сарын 1-ээс эхлэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээ авахдаа цахим карт ашиглахыг холбогдох албаны хүн мэдээллээ.